Сайн байцгаана уу? Би Библийн сургуулийн төвийн дадлагын эрхлэгч Хан Чимэг байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээ дадлагын талаар танилцуулъя. За тэгээд та нараа бас дадлага хийлгэж байгаа маань ямар зорилготой вэ гэх юм бол одоо хичээлээр олж авсан энэ академик мэдлэгийг тийм ээ амьдрал дээрээ бодит амьдрал дээрээ бас үйлчлэл дээрээ уялдуулах ийм одоо зорилготой байгаа. За өшөө дадлага хийснээр мэдээжээр Христийн биеийг байгуулахын тулд тийм ээ одоо хүн болгон сүнслэг авьяасаа, бэлэг авьяасаа тийм ээ хөгжүүлэх, бас бие биентэйгээ харилцах, үйлчлэлийн ур чадварт суралцах. За тэгээд бас үгээрээ дамжуулаад бас үйлчлэгчийн тийм ээ сэтгэлгээг ч гэсэндээ хөгжүүлэх, бас зан чанар, христчин зан чанарыг ч гэсэндээ төлөвшүүлэхэд одоо тустай байдаг. За тэгээ манай сургууль болохоор зэрэг 11 төрлийн гэрн дадлага байгаа. За ямар дадлага байгаа нь вэ гэхээр за мөргөл залбирал, тэгээд жижиг бүлэг, хичээлээс гадуур үйл ажиллагаа. За энэ гурван маань ерөнхийдөө сүнслэг байгуулалтын тийм ээ байгуулалтын төрлийн дадлага байгаа. За өшөө ихтгэл номлол байдаг. Ихтгэл номлол байна. Лекц байна. За өшөө бол авралын зарын аялал байна. Мэтгэлцээ байна. Үйлчлэлийн дадлага 1 2 3 4 гэж бас байгаа. За хончлох дагалдан байна. Өшөө сэдвчилсэн сургалт, тэгээ багшийн туслах гэсэн эдгээр 11 дадлагыг хийдэг байгаа. За гэхдээ эдгээр 11 дадлага маань болохоор зэрэг ангиудад арай ондоо байдлаар хуваарлагддаг. За тэгэхээр мөргөл жижиг бүлэг тийм ээ бас хичээлээс гадуурх үйл ажиллагаа маань болох дээр Библийн сургуулийн төвд ерөн бүтэн цагаар сурж байгаа. Одоо модулаар анги болоод тусгай ангиас бусад тийм ээ ангийн одоо бүх оюутнууд маань ерөнхийдөө сурах энэ дадлагыг бол хийн. За энэ оролцсон гэсэн үг тийм ээ мөргөлд жижиг бүлэг хичээлээс гадуур үйл ажиллагаанд оролцсноо гэсэн үг байгаа. Тэгэхээр мөргөл маань мэдээжээр одоо Христтэй тийм ээ дотн харилцааг бий болгох, Бурхны үгийг одоо тунгаан бясалгахад тийм ээ биднийг урамшуулдаг. Өшөө хамтаараа одоо мөргөл өргөх ийм одоо чухал эрхэм цаг байгаа. За жижиг бүлэг маань ч гэсэндээ ялгаагүй бурханлаг одоо зан чанарыг төлөвшүүлэхэд тийм ээ одоо бие биендээ ерөн бол тусалдаг. Яг халамжийн бүлэг байгаа бас жижиг бүлэг маань. Тэгэхээр оюутнууд маань бол ерөнхийдөө багш нараа сонгож тийм ээ одоо эрэгтэй оюутнууд нь бол эрэгтэй багш нар дээр, эмэгтэй оюутнууд нь бол эмэгтэй багш нар дээр хуваарлагдаж, за тэгээд өөрөө яг аль багшийн жижиг бүлэгт ормоор байна гэдгийг ерөн бол сонгоод ингээд жижиг бүлэгт хамрагдаж явдаг байгаа. За хичээлээс гадуур үйл ажиллагаа гэдэгт маань болохоор зэрэг тийм сургууль хичээл эхлэхээс өмнөх одоо бэлтгэл сургалт, за өшөө бас хавар намрын зугаалаар сургуулийн хэмжээнд зохион байгуулагддаг спорт нөхөрлөл зэрэг бол ордог байгаа. Тэгэхээр эдгээрт манай оюутнууд бүтэн цагаар сурж байгаа оюутнууд маань бол ер нь бүгдээрээ оролцох ёстой гэсэн үг. За тэгжээж кредиттэй авдаг байгаа. За тэгээд теологийн бакалаврын өдрийн ангид болохоор ихтгэл номлол, лекц, тийм ээ авралын зар, өшөө мэтгэлцээ гэсэн ийм 4 төрлийн ерөнхийдөө дадлага байгаа. За ихтгэл номлол дээр бол айхтар ер нь хүмүүс санаа зовох бол шаардлага байхгүй. Ягаад гэвэл зэрэг ер нь хичээлүүдтэй уялдаад явчихдаг байгаа. Одоо номлох ухаан хичээл, заах сурах онолч гэдэг юм уу те. Өөр бусад одоо хичээлүүд маань одоо тодорхой хэдэн төрлийн хичээл байгаа. За энэ хичээлийн багш нар маань болохоор та нарт ингээд талбар дээр хийх тийм ээ дадлагыг өгдөг байгаа. За номлох ухаан орсон бол тийм ээ талбар дээр буюу одоо чуулган дээр юм уу, жижиг бүлэг дээр юм уу тийм ээ номлох ийм дадлагыг өгдөг байгаа. За энэ дадлагыг хийснээр таны тэр номлох ухаан хичээлийн чинь дүн гарч байгаа. За үүгээр би ерөнхийдөө ихтгэл номлол гэдэг дадлагыг тооцоод явдаг байгаа. За лекцийн хувьд болохоор зэрэг сургуулиас ерөнхийдөө жилд 1 удаа 1-2 удаа лекцийг явуулдаг, тавьдаг. За тэгээд энэ лекцэнд бол бас оюутнууд маань идэвхтэй оролцоод тийм ээ эрчээ бүртгүүлээд явснаар тооцогдох байгаа. За авралын зарын аяллаа хувьд бол 2 дугаар ангидаа ерөнхийдөө манай оюутнууд хийдэг. Тэгээ хөдөө орон нутаг руу сайн мэдээний аялалд явдаг байгаа. За үүгээр тооцдог. За мэтгэлцээний хувьд гэх юм бол 3 4 дугаар ангийнхан маань одоо 2 жилд 1 удаа мэтгэлцээ хийдэг байгаа. Гэр бүлийн талаар гэдэг юм уу, христчин гэрлэлтийн талаар гэдэг юм уу, хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой асуудлаар гэдэг юм уу те. За янз бүрийн теологийн сэдвийн дагуу мэтгэлцээнийг хийдэг байгаа. За теологийн бакалаврын орой ангийнхны маань хувьд болохоор бас арай ондоо төрлийн дадлгууд байна. За ихтгэл номлол бол байгаа. За 3 жил сурж байгаа шүү дээ теологийн бакалаврын анги маань тийм ээ. 3 жилийн дотор бол 1 удаа ихтгэл номлол хийсэн байна. Номлох ухаан хичээлийн хүрээнд. За өшөө үйлчлэлийн дадлага нэг буюу одоо судалгаа хийх ийм
дадлага байгаа. За энэ нь яах вэ гэхээр сулгааны арга зүй гэдэг хичээлтэй уялдаа холбоотойгоор сулгааны арга зүй хичээлээс одоо сурсан тэр арга зүйн дагуу судалгаа хийдэг ямар нэг байгууллага юм уу тийм одоо христчин байгууллага байдаг юм уу одоо эсвэл сүмж болгон дээрээ байдаг юм уу кейс судалгаа эсвэл одоо үйлчлэлийн тэр ажиглалтуудыг хийж тийм ээ өшөө бас бид нар яаж үйлчлүүлвэл ямар арга барилыг бид нар бас чуулгандаа хэрэгжүүлвэл тийм ээ одоо үйлчлэлтэд хэрэгжүүлэх зөв байна вэ гэдгийг ерөнхийдөө судлаад ажиглалт хийгээ тайлан бичээд ингэж хатдаг байгаа. За өшөө болохоор бас үйлчлэлийн дадлага 3 гэдэг дадлагыг бас бакалаврын ангийнх маань хийдэг. За энэ маань юу гэхээр сайн мэдээ болоод дагалдуулалт байгаа. За сайн мэдээ энэ дагалдуулалтыг энэ дадлагыг болохоор бас хичээлийнхаа хүрээнд хийчин сайн мэдээнийхээ дадлагыг болохоор авралын зар гэдэг хичээлийн хүрээнд хийн дагалдуулалтыг болохоор дагалдуулалт хичээлийн хүрээнд бас хийх байгаа. За тэгээд хончлох дагалт 1 2 гэж байна. За хончлох дагалт 1-ийн хувьд болохоор айлчлалын дадлага хийдэг. Пасторыг дагалдана гэсэн үг ер нь энэ хончлох дагалдан маань болохоор тэр айлчлалын дагалдан бол ер нь пастор ингээд хүмүүсийг эргэж тойрох юм уу тийм ээ эсвэл хин нэгэн зөвлөгөө өгөх юм уу шоронгийн үйлчлэл хийх юм уу янз бүрийн байдлаар үйлчлэл хийгээд гадуур дотор явж айлчлал хийдэг байгаа. Тэр энэ үед нь пастрыгаа дагалдаад хийх ёстой байгаа. Энэ тохиолдлуудаас 3 тохиолдолд ер нь пастрыгаа дагалдаж хамт яваад за пастор маань яаж үйлчилж байна вэ? Энэ хүнтэй уулзахдаа тийм ээ Библийн ямар ихээс яаж зөвлөгөө өгч гин үү тийм ээ ер нь ямар бодо процесс болов гэдгийг ажиглаад эндээс би бас юу сурсан бэ гэдгийг тайлан бичээд тэгээд пастраараа дүгнүүлээд өгдөг юм дадлага байгаа. За хончлын дагалдан 2 буюу чуулганы ёслол байдаг. За энэ чуулганы ёслол болохоор чуулган дээр янз бүрийн ёслууд болж байгаа, баярууд бас болж байгаа тийм ээ одоо хурим байна, оршуулга байна, дээр нь баярууд гэх юм бол амьсны баяр тийм ээ мэндэлсний баяр гэдэг юм уу. За эдгээр баяруудад оролцсон. За өшөө бас чуулганы одоо удирдах зөвлөлийн хурал байдаг юм уу. За жилийн тайлангийн хурал байдаг юм уу тийм ээ гишүүдийн хурал байдаг юм. Иймэрхүү хуралд албан ёсоор оролцоод тийм ер нь бол эдгээр тохиолдлуудаас бас 3-т нь л оролцох юм байгаа. За ингэж оролцоод энэ дээрээ бас ер нь юу сурсан бэ гэдгийг бичиж тайлагнаад тэгээд дүгнүүлээд одоо пастраараа дүгнүүлээд авчирдаг байгаа. За библи судлалын магистрийн хувьд болохоор зэрэг бас 4 янзын дадлага хийж гин ихтгэл номлол байна. Энэ бас номлох ухаан хичээлийн хүрээнд хийгдэж байгаа. За сургуулиас тогтцол лекцийн цагт бас лекцэн цуун өшөө сэдвчлсэн сургаалтыг хийдэг байгаа. Сэдвчлсэн сургаалтыг 2 удаа хийн. За багшийн тусалахыг бас 2 семестр дагнаж хийдэг. За ийм дадлага байна. За үйлчлэлийн орой ангийн хувьд болохоор зэрэг үйлчлэлийн дадлага 1 2 3 4 гэсэн тийм ээ одоо үйлчлэлийн 4 дадлагыг хийдэг. За үйлчлэлийн дадлага нэг нь болохоор судалгаа гэж би түрүү хэлсэн. Гэхдээ энэ судалгаа маань болохоор зэрэг бакалаврын ангиас арай жоохон ялгаатай судалгаа хийж байгаа. За энэ нь ямар судалгаа вэ гэхээр зэрэг та нарт сургуулаас тойм бичих, товчлох тийм ээ унших одоо ийм номын жагсаалтыг бол тэгэхээр тэр номын жагсаалтаас яг тэр жилд ер нь сургуулаас яг аль номыг товчлуулахаар тийм ээ тоймлуулахаар өгсөн байна. Яг тэр номыг бичээд уншаад тийм ээ тоймлоод, товчлоод тэгээд хураалгах байгаа. Нэг нь. За хоёр дахь судалгаан дээр нь болохоор юу вэ гэхээр ер нь чуулганы үйлчлэл дээр одоо хүртэлтэй үйлчилсээр байгаа аль бодох тийм ээ ер нь удаан хугацааны туршид үйлчилсэн яг Монгол пастор ахлагчийн амьдрал үйлчлэлээс ер нь бол судлах байгаа. Тэгээ ер нь бол тэр ахлагчийн намтрыг судлана гэсэн. За тэр хүн итгэх үед нийгмийнх нь нөхцөл байдал ямар байсан, өөрийнх нь ар гэр тийм ээ өөрийнх нь нөхцөл байдал бас ямархуу байсан. Тэгээд итгэхт нь юу нөлөөлсөн тийм ээ. За тэгээд энэ хүн итгэснээр ер нь яг хэн ямар ач тусыг үзсэн тийм ээ энэ хүн итгэсэн хэн юурын бол хэрэгтэй байсан бэ гэдгийг ер нь тэр хүнтэй уулзаж тийм ээ гоё ярилцлага аваад тэгээд тийм хүний хадлаар гоё намтрыг нь тийм ээ үйлчлэлийн гэрчлэлийг нь сайхан бичээд тэгээд авчрах ийм юу байгаа. За энүүгээрээ болохоор зэрэг ер нь хүн Христэд итгэхэд тийм ээ хэрхэн яаж өөрчлөгдөж энэ нь гэр бүлд нь болоод өөрт нь болоод гэр бүлд нь бас нийгэм цааштай тийм ээ хэрхэн яаж одоо сайнаар нөлөөлдөг юм бэ гэдгийг бас харуулах ер нь зорилготой байгаа. За тэгээд үйлчлэлийн дадлага нэг буюу судалгаа маань бол энэ хоёр зүйлийг хийх байгаа. Орой сертификат анги хувьд ч тийм. За тэгээд үйлчлэлийн дадлага хоёр нь болохоор зэрэг бүлэг удирдах гэж байдаг. За бүлэг удирдах одоо чуулган дотроо байдаг юм уу? Эсвэл бол одоо христчин тийм айл нэг хөрлөл үйлчлэлээр бас бүлэг удирдах болно. За эрэгтэйчүүдийн бүлэг, эмэгтэйчүүдийн бүлэг, залбирлын бүлэг ч байдаг юм уу тийм. За янз бүрийн ийм бүлгүүдийг удирдах байгаа.
За ингэснээрээ бас ерөнхийдөө чуулганы үйлчлэлээс тийм ээ тодорхой хэмжээгээр үйлчлэж байна гэсэн үг байна. Өшөө бас үйлчлэлт тийм ээ бас дадлага зэс суралцж байна гэсэн үг байна. За тэгээд үйлчлэлийн дадлага 3 буюу бас сайн мэдээ дагалдуулалттай энэ дадлагыг түрүүний бакалаврын ангитай адилханаар ерөнхийдөө гүйцэтгэх байгаа. За тэгээд үйлчлэлийн дадлага 4 гэж бас нэг дадлага байна. Орой ангийнхны хувьд болохоор энэ болохоор ямар дадлага вэ гэхээр шинэ талбарт үйлчлэх дадлага байна. Тэгэхээр өөрийнхөө үйлчлдэг талбараас өөр газарт тийм ээ одоо христчин байгууллагууд байж болно, христчин үйлчлэлүүд байж болно тийм ээ одоо эдгэрлийн баяр хөөр байдаг юм уу, эсвэл архины хамааралтай хүмүүстэй үйлчлдэг байгууллага байдаг юм уу тийм эсвэл зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлдэг за гэх мэтлэн ингээ энэ янз бүрийн тусгай үйлчлэлүүд дээр очиж оролцох хэрэгтэй байгаа. За мэдээж тэр үйлчлэлийг удирдах байгаа зохицуулагчтай уулзаж ярилцаж бас өөрийнхөө чуулганыхаа пастораас тийм ээ зөвшөөрөл авч ингэж очиж үйлчлэх шинэ талбарт үйлчилж үзэж одоо тэр хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгох тийм ээ бас суралцах ийм дадлага байгаа. За тэгээд христч үйлчлэлийн модулаар анги байна. За модулаар анги маань болохоор 3 янзын дадлага байгаа. Илтгэл номлолын дадлагыг номлох ухаан хичээлийнхаа хүрээнд тэгээд үйлчлэлийн дадлагаар нэг буюу судалгаар тийм яг саяны үйлчлэлийн орой ангийнхантай яг адилхан хийх байгаа. За өшөө үйлчлэлийн дадлага 3 буюу сайн мэдээ ба дагалдуулалтыг бас үйлчлэлийн орой ангийнхантай яг адилхан маягаар хийнэ. За тэгээд манай сургууль бас үйлчлэлийн тусгай анги гэж байгаа. Тэгэхээр тусгай ангийн хувьд болохоор мөргөл тийм ээ одоо жижиг бүлэг хичээлээс гадар үйл ажиллагаанд бол оролцох шаардлагагүй. Яг зөвхөн цаг завтай үедээ тийм ээ хичээл суучаад эргүүл юу хагаад үргэлжлүүлээд мөргөл суудаг ч юм уу тэгж болно. Тэрнээс биш яг албан ёсоор бол суух үүрэг бол байхгүй байгаа. Ягаад тэгэхээр үйлчлэлийн тусгай ангид маань бол ерөөхдөө христчин байгууллагуудад ажилдаг тийм ээ үйлчлдэг ийм хүмүүс сурдаг шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө сүнслэг байгуулалтаа тэдэрт байгууллага дээр болоод бусад үйлчлэлээрээ хийгээ явж байгаа гэдэг үүднээсээ тийм ээ эдгээр 3 жилээс бол ер нь чөлөөлөгддөг байгаа. Тэгэхээр ихтгэл номлолыг болохоор та номлох ухаан хичээлээ үзээд тэр үздснийхаа дагуу тийм ээ тэр хичээлээр одоо номлох юм уу хичээл заах тийм ээ ийм дадлагыг аваад тэгээд тооцогдоод явах байгаа. За үйлчлэлийн дадлага 1 буюу судалгаа байгаа. За энэ судалгаа болохоор зэрэг орой ангийнхнаас югаараа ялгаатай вэ гэх юм бол орой ангийн хийж байгаа үйлчлэлийн дадлага 1 буюу судалгаанаас юугаар ялгаатай вэ гэхээр түрүү орой ангийнхан болохоор христчин удирдагчийг судалсан шүү дээ тийм ээ христчин удирдагчийн намтар түүхийг тийм ээ судалсан бол харин тусгай ангийнхан маань болохоор өөрсдөө христч үйлчлэлээр байдаг тийм ээ байгууллагт үйлчлдэг гэдэг утгаараа христчин байгууллагуудын талаар судлах байгаа. За энэ байгууллага хизээ орж ирсэн ямар зорилготойгоор байгуулагдсан их үндсэн нь юу вэ Монголд ер нь бас тийм ээ ямархуу байдлаар орж ирээд яаж үйл ажиллагаа явуулж ирнэ өнөөдрийн хүртэл тийм ээ аль хэр хүмүүс энэ байгууллагын бас ашиг тусыг ер нь хүртэж байгаа вэ гэдэг талаар тийм ээ судалгаа хийх ёстой байгаамаа. За тэгээд тусгай анги маань болохоор хамгийн сүүлчийн дадлага нь болохоор үйлчлэлийн дадлага 3 буюу сайн мэдээ ба дагалдуулалт байгаа. За энийг ерөнхийдөө бас хийгээ явж байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ сургуульд орж ирснээрээ ерөнхийдөө цэгцтэйгээр тийм ээ одоо бүтэн семестрийн туршид сайн мэдээ тараагаад дагалдуулалтаа хийгээд тэгээ гоё тайлангаа бичээд үйлчлэлийнхаа удирдагчаар дүгнүүлээд тэгээд ирэх байгаамаа. За тэгээд манай сургуулийг сонгож орж ирсэн бүх шинэ оюутнуудаа баярлалаа. Бас та бүхнийхээ хичээлийн шинэ жилд амжилтыг хүсье. Тэгээ бүгдээрээ эхлүүлснээ бас сайн дуусгая. За та бүхэн маань тэгээд асуух зүйл байвал над дээр орж ирээд за манай өрөө бол багш нарын жигүүрийн 104 тотоогоо над дээр орж ирээд асууж болно. За өшөө би бас яг ангид нь яг ямар дадлага хийх вэ гэдгийг нь та бүхэнд бас танилцуулнаа. За баярлалаа.